Завхан аймаг нь 1923 оны 10 дугаар сарын 9-нд Ардын засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан анхны 4 аймгийн нэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Түүхэн байдлаар Тухайн нутаг орон, Олон хошуу, Засаг захиргааны нэгжүүд, Хантайшир уулын аймаг, Засагтхан аймаг гэх мэт нэр томьёонуудтай холбоотой өөрчлөлтүүдийг давж өнөөдрийн аймаг бүтэц бүрэлдсэн гэж үздэг. Завхан аймаг нь Монгол орны баруун хэсгээр хошдог бөгөөд баруун талаараа Ховд, Увс аймагуудтай хилдэг. Зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баян хонгор, Говь алтай зэрэг аймагуудтай хилдэг. Хойд талаараа Оросын холбооны улсын Туваа мужийн хилтэй холбогддог. Тийм учраас Завхан нь Монголын баруун хэсгийн чихдүүр аймагуудын нэг бөгөөд хязгаарлагдмал, зарим хэсгээрээ хилийн бус, байгалийн хязгаарлагдмал орчинтой ойролцоо. Мөн сум нутгийн хувьд Тэс сум зэрэг нь нийгмийн хилийн ойролцоо орших бөгөөд хил залгаа нутагтай харилцах байдалтай байдаг. Завхан аймгийн цаг уур, байгалийн нөхцөл нь нутгийн өндөр, рельеф, уулсаас шалтгаалan янз бүр байдаг. Улаастай ойролцоогоор далайн түвшнөөс дээш өндөрт байрладаг өндөрлөг нутаг юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan Завханы зарим сумдад өвөлжилт хүндэрч байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэл нэмэгдэж байгаа талаар судалгаа хийгдэж байдаг ба Монгол улсын байгаль орчны 2021-с 2023 оны төлөв байдлын тайлан баримтад Монгол орны уур амьсгалын төлөв өөрчлөлтүүдийн талаар дүгнэлтүүд багтсан байдаг. Өнөөгийн нийгмийн байдлын ерөнхий нөхцлөөр Завхан аймаг нь 24 сум 113 багтай. Хүний амьдрах нөхцөл, эдийн засаг, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж зэргүүдэд төв суурин газрууд харьцангуй илүү боломжтой байдаг бол аслагдсан сум багуудад зарим дэд бүтэц үйлчилгээний хязгаарлагдмал байдал ажиглагддаг гэж олон судалгаа, нутгийн мэдээ, төсөл хөтөлбөрүүд дотор дурдсан байдаг. Төв соёлын дурсгалт газруудын тоо өсч 520 орчим цэгт түүх соёл, үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Завхан аймгийн Алдархан сумын Ямаа усны дурсгалт газрыг 2021 онд нээгэлрүүлж, шинжлэх ухаан технологийн их сургуулийн археологийн баг 2 удаагийн хайгуул судалгааг зохион явуулж, 2022 онд анхны малтлах судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн байдаг. Анх тус дурсгалт газар 117 биш бүртгэж байсан бол 2022 онд наривчилсан хайгуул хийж нийт 154 дурсгалыг шинжилэн бүртгэсэн байдаг. Утган тэнгэр бол Монголын хамгийн ариун улсын нэг бөгөөд дархан цаазд газар юм. Уулын орчимд өндөр уулын, тундрын ургамал, цэнгэг усны гол, нуур, олон төрлийн ховор амьтан амьдардаг. Тисийн голын хөндөй, ойн бүсийн ховор ургамал ан амьтдын үлхий юм. Тилмэн нуур загас шуудын чухал амьдрах орчин, экологийн чухал нөөц юм. Буган хадны хөшөөн Дааган дил уулын хой тэнгэрийн уужим дэвсэгт байрладаг. Шилүүстэй сумын төвөөс зүүн хойд зүгт ойролцоогоор 60 км орчим явсан газарт байрладаг. Хэмжээ хэлбэрийн хувьд 2 игнэ болгон 8 буган чулуу олдсон бөгөөд зарим нь газарт гүнзгий шигдэн өвсөнд хучигдсан байдаг. Эдгээр нь хөрөл зэвсгийн үеийн дурсгал зүйлсэд хамаарагддаг. Жалханц худагт Дамдан базар нь 15 дугаар жарны модон 90 жилийн зуны ихэнх сарын 29 буюу 1874 онд Засагтхан аймгийн гүн Загт самбар Нүмрэг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нүмрэг сумын Ойгон нуур гэдэг газар төрсөн. 3 настайдаа Жалханц худагтын 8 дугаар дүрээр тодорсон бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэн хаан сумын нутагт оршиж байсан Равдан Чойн хорлон хийдэд худагтын сэнтэд залсан байна. Худагт 3 үед сайдын алба хашиж байсан. 1892 онд буюу Манжин хааны үед баруун хязгаарыг хариуцсан түшмэл сайдаар ажиллаж байжээ. 1912 онд баруун хязгаарыг элбэн тохиноолох сайдаар ажиллаж, Манжин амбан болон цэргийг эх орноосоо хөөн гаргах, Ховд хотыг чөлөөлөх, Тагнаа урайнхай, Алтайн чандах нутгийг их баригчдтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм. Баруун хязгаарыг элбэн тохиноолох сайдын газар баруун хязгаарын харын дайснаас чөлөөлөх бэлтгэл хангах хийгээд ард орныг тохиноолох зэрэг ажлыг эрхэлж байв. Жалханц худагт Дамдан базар нь 1922-оос 1923 онд Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон ажиллаж байсан төр шашны томоохон зүтгэлтэн байлаа. Дийлэн худагт Бэж амсран жавн Чин улсын Бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15-нд буюу
1883 оны 10 сарын 8-нд Засагтхан аймгийн гүн Цагт самбар Нүмерэг хошуу одоогийн Завхан аймгийн Төлөвтэй сумын Ойгон багийн нутагт Түшлэгийн булаг гэдэг газар Баашлуугийн хүү болон төрсөн. 1887 онд Дээрхийн гигэний алтан савханд нэр шингэж Дэмчиг бурхны бүрэл ба Дийлэн худагдын хувилсан дүр мөн хэмээн одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Нарвинчин хийдэд шавлан суусан. 5 настайдаа төвд хэл сурч 6 настайдаа 3,000 шогөлтой ном тогтоож байсан. Гадаад орны төрийн дэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан хамгийн анхны монгол хүн юм. 1931 онд Монголоос гарч Энэтхэг, Баалба, Хятад орнуудад сууршиж байгаад 1941 оноос Хятадын ерөнхийлөгч Чан Кэйшигийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяатай хүн юм. 1949 онд Монгол судлаач Овен Латимерийн урилгаар Америкийн нэгдсэн улсад амьдрах болсон. Тэндээ Жон Хопкинсийн их сургуульд Монгол судлалын танхимд зөвлөхөөр ажиллаж байгаад үүнийхээ дараа 1952 онд Нью Жерси мужид Бурхан шашны сүмийг үүсгэн байгуулж хамбан суудалд сууж Америкийн нэгдсэн улсад шарын шашин дэлгэрүүлэхэд холимагуудын хамт түтгэж байсан. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг харийн оронд өнгөрүүлж 1965 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод таалал төгссөн юм. Алхын 88 шидтэн Нараа ончин гэгэн бэлэг тавагтай Пүрүжав Нараа ончин гэгэн Пүрүжав нь 1873 оны 6 сарын 6-нд Шилүүстэй суманд төрсөн. 5 настайдаа Нараа ончин гэгэний дүрээр тодорсон бөгөөд Нараа ончин хэдэн хамбын синтэд заларсан байна.